Энэ театрт гарч байгаа кино үзэх гэхээр ерөөсө холдохгүй юм. Анда чи ер нь кино бүтээгдэхээс ахуулаад энэ видео санд орох хүртлээр ямар үе шаттай юмждаг мэдэх үү? Мэдэхгүй шүү дээ. Тэгвэл ингэдэг байхгүй юу? Одоо цагт бидний кино контентыг хэрэглээ өдөр болгон бидний авдаг талах сүйтэй ямар ч ялгаагүй болсон. Статистикаа судалгааны байгууллагын гаргасан тооцоолоор хүн өдөрт 6 цаг 48 минутыг ямар нэгэн кино контент үзэж өнгөрүүлдэг гэсэн байна. Энэ дунд төлбөртэй төлбөрөөгөө YouTube, Univision, Facebook гэд төрөл бүрийн платформуд бас ордог байна. Чи юу боддгоо? Яагаад бид нар гадны том цувралуудыг Univision-с үзэж болдгоо болоо гэж? Netflix-ийн Stranger Things, Disney Plus-ийн Mandalorian цувралуудыг Univision-с яагаад үзэж болохгүй болоо гэж? За тэгвэл энэ удаад би чамд Univision-ийн видео санд нэг кино орохын тулд ямар шат дараалалаар дамждаг, дунд нь ямар процесс болдог, кино лиценз чухам яаж явагддаг талаар чамд товчхон тайлбарлаад өгье. Мэдээж кино бүтээгч продакшн болоод кино түгээх ажлыг хариуцдаг дистрибьютор компаниудын ажиллах зарчим болгон өөр байдаг. Гэхдээ энэ удаад хамгийн ойр нь Nomadia Pictures-ийн ажиллах зарчмыг харцгаая. Нэгдүгээрт зохиол бас дахин зохиол. Тэгэр үштэй ямар сэдвээр кино хийхээ эхлээ шийдээд дараа нь зохиол дээр ажилладаг. За бэлэн болсон зохиолуудаасаа шүүж ягаад хамгийн сайныг нь сонгоод сонгогдсон зохиолыг гүйцэтгэгч продакшн байгууллагатаараа зохиролцоод хизээ зураг авалт хийх болоод ямар дөрүүд тоглуулахыгаа тодорхойлж дүрийн сонгон шалгаруултыг хийдэг. Зохиол болон дөрүүд нь тодорхой болонгууд тоног төхөөрөмж, камер, гэрэлтүүлэг, тайз засал, хувцас, зураг авалт хийх объект гэд бэлтгэл ажлууд 1 сарын хугацаанд хийгддэг. Энэ ажиллагааг pre-production гэж нэрлэдэг юм байлээ. За энэний дараа зураг авалт хийгдэж дууссаны араас эвлүүлгийн ажил нь явагдана. Дунджаар нэг ангид кино 3 сараас 1 жилийн орчмын хугацаанд бүтдэг бол олон ангид кино үүнээс урт хугацаанд бүтдэг байна. За кино хийгдэж дуусчлаа. Тэгвэл одоо лицензийн процесс руу шилжинэ. Энэ нь кино бүтээгч продакшн Univision эсвэл өөр дистрибьютор байгууллагатайгаа хэдийн хугацаанд контентоо байршуулах болоод борлуулалтын орлогоо хэдэн хувиар хоорондоо хуваах вэ гэдгээ тохиролцох үйл явц юм аа. Монгол кино бүтээлийг Монгол стриминг платформоор гаргах үйл явц арай илүү амар. Харин гадны бүтээлүүд тун ярвигтай замыг туулдаг байна. За жишээлбэл Disney, Warner Bros, Paramount зэрэг томоохон продакшн компаниуд нэг кино бүтээлээ гэж бодъё. Энэхүү киног Univision-ийн видео санд тавихын тулд мөн л адил бүтээгч компанитайгаа гэрээ байгуулж хэлэлцээр хийнэ. Хэдэн сарын хэднээс видео сандаа тавих уу, хэр удаан байршуулах уу, хэрэглэгч ямар үнээр түрээслэх үү, маркетингийн ажилдаа ямар зураг ашиглаж болох, киноны нэрийг ашиглаж болохгүй гэд олон зүйл заалтыг хэлэлцдэг. Дунджаар нэг киног видео санд байршуулахын тулд гэрээний хугацаа 1-3 жил байдаг. Мэдээж үзэлт өндөр хүмүүс үзсээр байгаа тохиолдолд гэрээг сонгож болдог. За ингээд хоёр тал тохиролцоонд хүрсний дараа эцсийн байдлаар гэрээ байгуулж гарын үсгийг зуралцсан. За ингээд эцэст нь кино маань Univision сандаа ирлээ. Одоо яах вүлээ? Мэдээж орчуулга болон дууруулалтын ажлууд эхэлнэ. Гадаад хэл дээрх киног мэрэгжлийн орчуулагчид монгол хэл рүү буулган орчуулна. Мэдээж Анжелина Жолигийн тоглосон Salt киног давс гэж орчуулж болохгүй. За ингээд монгол хэл дээр орчуулагдж ирсэн текстийг дуу оруулах студид нь хүлээн аваад тохирсон жүжигчид тус бүрийн дуу оруулалтын ажилдаа орно. Инди төрлийн яриа багтай кинонд дуу оруулах нь арай амар байдаг бол инээх уурлах, орилох гэд маш олон ур чадвар шаардсан кинонууд болоод хүүхэлдэйн кинонууд хамгийн хэцүү төрөлдөө ордог байна. За тэгвэл яагаад Netflix-ийн контентыг үзэж болохгүй байгаад байгаа юм бэ? Дэлхийн зах зээлд стриминг үйлчилгээ эрэлтдэн дээр өрсөлдөөн асар өндөрсөж байна. За энэ үед хэрэглэгчээ алдахгүй тулд стриминг үйлчилгээ бүр өөрсдийн оригинал контентыг бүтээж зөвхөн өөрсдийн платформ дээр байршуулдаг. За жишээлбэл Nomadia Pictures-ийн оригинал контентыг зөвхөн Univision Look TV-гээс үзэх боломжтой шиг Netflix-ийн оригинал киног зөвхөн Netflix дээр л үзэж болно. Apple TV-ийн киног хуулуу дээрээс Disney Plus-ийн оригинал контентыг Amazon Prime дээрээс үзэх боломжгүй гэсэн үг. Дангаж оригинал контент бусад кино бүтээлэгч өндөр үнээр зөвхөн өөрийн платформ дээр байршуулах гэрээ хийгдэж болно гэсэн үг. Хамгийн ойрын жишээ нь алдарт Friends цувралын эрхийг эзэмсэгч Warner Media-д жилийн $100 сая төлж зөвхөн өөрсдийн платформ дээр байршуулах гэрээг байгуулсан байна. За тиймээс та уг цувралыг Univision-ээс ч хуулуугаас ч өөр хаанаас ч үзэх боломжгүй гэсэн үг. За ингээд бэлэн болсон киног видео санд оруулахад хөрвүүлтийн мэргэжилтүүд ажиллаж эхэлдэг. За ингээнээр тайлбарлавал Univision, Look TV, кино театр бүгд өөр өөрийн хэмжээний дэлгэцтэй. Энэ дэлгэц болгонд нь тааруулж хөрвүүлдэг гэсэн үг. За ингээд анх зохиол болон цаасан дээр бууж исэн ганцхан санаа бодиттой бүтээл болж хэрэглэгч таны видео санд очдог байх нэ. Ингээд албан ёсны эрхтэй бүтээл, хулгайн бүтээл гэдэг чинь ажиллах процесс, чанарын хувьд асар том ялгаатай ойлголт байгаа биз? Нэрээ тийм байна те. Чи эднийг яаж мэдтээ? Хөөе яхад ойлгомжтой шүү дээ. Албан ёсны эрхтэй кино, хулгайн кино гэдэг чинь ер нь бол чанарын хувьд асар том ялгаатай байдаг байхгүй юу? За хоёул кино үзье.